гинтийн trade update орж ирж магадгүй шүү. Тэрэндээ хэдүүлээ бэлэн байх хэрэгтэй. Энэ quantum computing-ийн bubble уналтыг хэдүүлээ тулталн чадхаараа ашиг авах хэрэгтэй. Тэгээд Bitcoin жигнээс унаад эхэлчих юм бол тэндээсээ бас ашиг авах ёстой шүү. Өчтөр би хэдүүлээ та миний үгэнд орсон бол Rigetti Computing-ийн short позицээ зарсан. Тэр зарсан бэ гэх юм бол Rigetti Computing-ийн хувьцааны ханш нь ойролцоогоор $31-тай байх үедээ. За. Тэгэл зүүн шийдвэр гаргацсан баха. Одоо ингээд нэг жоохон bounce ирэх бах гих мэдчлэн гэж бодоод. Тэр Rigetti Computing юу исэн бэ гэх юм бол дахиад нэг навс унсан. За. Тэгээ манай RGTZ Шүтэр хэдүүлээ хаан зарсан бэ гэх юм бол ойролцоо нэг $19 хавцаа. Хэдүүлээ ямар ханшин дээр орсон бэ гэх юм бол нэг 13 энэ хаваар орсон юм. Тэгээ хэдүүлээ хэдийн ашиг авсан бэ гэвэл тэ бас нэг муугүй ашиг л та 19 дээр за нэг 35% ашиг авсан. Миний юу багцлоо тэр нэг ойролцоо нэг 33% ашиг авсан. Гэхдээ өчлөө зараагүй байсан бол 75% ашигтай позиц болох байсан юм. Тэр таад дахиад Rigetti-гийн чарт руу оруулаад үгүй. Би таад уучлаарай гэж хэлэх ёстой бах. Таад харж байгаа бол оргилцэгээс нэлээд буурсан байна. Өшөө доошо явж л таарна. Тэгээ хааварт явах юм бэ гэх юм бол те одоо энэ $4-5 хүртэл явах боломж бол бүрэн байгаа. Гэхдээ энэ за оргилцэг дээр одоо яг short хийн гэсэн юм байхгүй. Dead cat bounce. За эндээс орсон юм бол Rigetti Computing ойролцоо нэг 36% унт хийсэн. Тэгээ хэдүүлээ юу хийж чадсан бэ гэх юм бол эний талын л авч чадсан. Тэгээ эний талын л авч чадсан. Тэгээ хэдүүлээ позиц хаацсан. Тэгээ буцаагаад өсөж яваад хэлэхэд байгаа юм бэ гэх юм бол ингээд доошоо явах юм бол энэ бүтэн хөдөлгөөнөөс тэ нэг 100% ашиг авах амар хэцүү. За. Тэгээд хэдүүлээ баг зэрэг авч чадсан. Тэр нь бол нэг авах юм. За дараагийн хувьцаа хэдүүлээ ION-Z дээр бас гарсан. Тэ? Ер нь бол яг адилхан тоглолт болсон. За ION-Z дээр хэдүүлээ IonQ-гийн short позицээс ямар хаашин дээр гарсан бэ гэх юм бол ойролцоо энэ IonQ-гийн хувьцаа нэг $53-54 дээр байх үедээ тэгээд өчтөр шөнө юу болсон бэ гэх юм бол IonQ өшөө унаад одоо $50 дээр явж байгаа. Нилээн томоохон support zone дээр ирсэн байгаа. Та нарч юм бол энэ хавар тий нилээн томоохон support zone байна. Тэгээд ION-Z дээр хэдүүлээ ямар ханшин дээр гарсан бэ гэвэл тий одоо энэ эсрэг хөдөлгөөнтэй байхгүй юу? IonQ унах юм бол ION-Z дэшээ явна. За тэгээд хэдүүлээ өчтөр $4.5 $4.10 тавиар ерөөхдөө зарсан. Тэгээд өчтөр шөнө юу болсон бэ гэх юм бол энэ 4.75 руу явсан. Тэгээд хэдүүлээ нэг 7% ашигтай энэ арилжаа хийсэн. Жохон хүлээж чадсан юм бол дахиад бараг нэг 20% хөдөлгөөнөөсөө жохон хоцорсон. За гэхдээ яг хөө хэлгээд байгаа юм юу юм бэ гэх юм бол нэг дугаарт уучлаарай. Тэг яг зарсныхан дараа өсдөг. Над дээр ч гэсэн тохиолддог байнга харьцангуй багасж байгаа. Гэхдээ бас тохиолдож байгаа. Тэгээд хэдүүлээ нэлээд фокустай байх хэрэгтэй. Rigetti дээр нэлээд томоохон хөдөлгөөнөөсөө бид хэдүүлээ хоцорчлоо. IonQ, ION-Z дээр ерөөхдөө одоо дахиад нэг потенциал байгаа. Зах зээлийн тэргүүлэгч бол IonQ. Тэ таад харж байгаа юм бол ингээд өргөлч ингээд доош явж байгаа. Тэгээд дараагийн жижигхэн pop short covering тэ хүмүүс бас short позицуудаар attack хийдэг, дайрдаг. Тэрэн дээр хэдүүлээ дахиад short хийшүү. Энийг ерөөхдөө хэдүүлээ үргэлж харах хэрэгтэй. Тэ одоо баг өдөр болгон энийг ажиллаад харах хэрэгтэй. За, CSSQ бас нэг шал худлаа fake quantum computing-ийн хувьцаа ер нь бол 3 өдөр дараалалаараа ерөөхдөө унж гин. Тэгээд энэ дээрээ бас ерөөхдөө short хийх хэдүүлээ өнөө маргааштай хийн. Тэгээд өөр ямар компани байгаа юм бэ гэх QBT D-Wave бас нэлээд том scam хаана явж байна гэх юм бол бас нэг томоохон support zone дээр явж байгаа. Тэгээд хэдүүлээ энийг харчаад маргааш тийм магадгүй D-Wave боёо IonQ дээр
дахиад нэг жижигхэн short позицээр орох магадaltaй шүү. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За. Өөр юу болох юм бэ гэх юм бол өнөөдөр PetroTal ногтлашга төр зүртээ зогсоосон тий. Яг гэх юм бол нөө нефтний үн ханш бага байгаа. Тэгээ муухай юу юм бэ гэх юм бол Лондонгийн хөрөнгийн биржээр та харж байгаа юм бол ингээд навс унтсан. Тэгээ хэдүүгээр унсан бэ гэх юм бол ойролцоогны 23%-аар унсан байгаа та харж байгаа юм бол тий энэ нээлт нь энэ байна. Хаавартал унсан бэ гэх юм бол тий нэг 25%-аар унсан байгаа. Тэгээд энэ хувьцаа яах юм бэ гэх юм бол одоо New York Stock Exchange, Toronto-гийн Stock Exchange гараад ирэх юм бол яг адилхан нүүдлэхийн зах зээл паниктж байгаа. Энэ бол emotional overreaction тий хүмүүс бас нэмээд дээрээс нь short хийж байгаа. Тэгээд ерөөхдөө short covering болно. Тэгээд буцаага жоохон recovery хийх бол тийм учраас өнөөдөр хэдүүлээ энэ дээрээ overreaction хийхгүй шүү. За тэгээд энэ recovery ханшийг хараад магадгүй хэдүүлээ exit хийн магадгүй нэмж аав. Тэгээд тухайн үед ингээд шийдвэр гаргая. Энэ нэлээд томоохон emotional damage candle гэхдээ хэдүүлээ эндээсээ сүртэй нөлөө авахгүй шүү. Хэдүүлэн дархлаа аль хэдийн өссөн. Минийх бол yes. За алт бол өөр нэг story. Таад нарж байгаа юм бол тий ийм амар өснөө одоо ерөөхдөө энэ sideways consolidation явах гэж бодсон чи үгүй. Тэгээд буцаад 1 2 3 4 5 өдөр дараалалаараа нэлээд хүчтэй дээш явж байгаа RSI юуг нь харах юм бол буцаага дээшлээ явж байна. Өмнөх 80 мая дээр ерөөсөө ирээгүй байгаа. Гэхдээ өчтөр бас хэлжсэн RSI зүгээр энэ үн ханшны хөдөлгөөний дериватив шүү. Тийм учраас энэ RSI-г хаяа ашиглаж болно. Гэхдээ үн ханшнаас үүсэж байгаа болохоор эндээс болоод нэг сүртэй шийдвэр гаргалтнаар тодорхой хэмжээний нөлөө үзүүлж болно. Гэхдээ хэдүүлээ яахгүй шүү. Энд дээрээ үргэлж боломжтой байна. За silver мөнгө бол төрүүлж хөдөлж байна. Буцаагаад нөгөө хуучин баг all time high да буцаагаад хүрэх гээд байна. Одоогийн байдлаараа өдөр баг ингээд 754-40 дээр ерөөхдөө одоо 53.8 дээр явж байгаа. Гэхдээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол хэдүүлээ өнөөдөр trade update орсон. Curve mining дээр та аваад амтсан бол баяр хүргэе аваад амжаагүй юм бол окей. Би болж байна гэх юм бол энэ curve mining мөнгөний үн ханш ерөөхдөө хоорондоо disconnect болсон та харж байгаа юм бол ингээд nafs унаад recovery ерөөсөө ирээгүй байгаа эднэр угаасаа хоцорч байгаа та харж байгаа юм бол мөнгөний ханш унаад ерөөхдөө V shape recovery хийсэн. Curve mining бол тийм болоогүй тийм учраас хэдүүлээ өнөөдөр баг зэрэг нэмж авсан байгаа шүү. Хэдүүлээ бас юу хийсэн бэ гэх юм бол Matza Resource хэдүүлээ бас нэмж авж байгаа. Яагаад гэх юм бол тий ерөөхдөө эндээ bottom хийсэн эндээ жоохон дэш явж байгаа. 50-day moving average дээр ерөөхдөө жоохон тэмцэж байгаа. Тэгээд load up хийч гэж бодож ин яагаад гэх юм бол энэ дэшээ буцаагаад явах магадaltaй. За уржигтэр хэдүүлээ бас Orla mining дээр жоохон хувь нэмсэн. Тэгээд тэр баг авсан л да. Гэхдээ та харж байгаа юм бол өчтөр Orla mining бол айгүй хөөрхөн дэшээ явлаа. Бараг хэдэн процентээр явсан бэ? Төлөө харцгаая. Тэгээ нэг өдрийн дотор бараг 11%-аар явсан. Тийм учраас бид нэмж ороод ерөөхдөө зөв үйлдэл болж таарсан. Тэгээд энийг ингээд дахиад хэдүүлээ ингээд харах юм бол нэлээд том sideways consolidation явж байгаа. Тэгээ хэдүүлээ ерөөхдөө энэ оргилцыг хүртэл хараад шийдвэр гаргаад тэгээ ингээд буцаагаад доош явах юм бол энийг давтна. Гэхдээ ингээд дэшээ явчаад retraction хийгээд тэгээ өргөжлөлөө явах юм бол хэдүүлээ бас дахиад жоохон нэмж аваа шүү. Одоо ерөөхдөө энэ trading channel дээр хэдүүлээ энэ хаваар худалдаж авсан. Сайхан дэш явчлаа. Нөх Orla mining дээр нэмэх хэрэггүй бах. Энэ хаваар
жоохон позиц багасгаад ашиг аваад явчих гэж бодож байгаа. Mega Metals ерөөхдөө айгу хөөрхөн яваалаа. Ерөөхдөө энэ trading channel-ийнхаа голт нь ингээл явж байгаа тийм учраас хэдүүлээ Mega Metals дээр нэмж позиц аваагүй шүү. Окей. Дараагийн хэдүүлээ нэг харах хэрэгтэй юм бэ гэх юм бол Meta-гийн хөвцөө харцгаая. Өмнө хэдүүлээ бас харж исэн. За энд юу харагдаж байна гэх юм бол жоохон zoom out хийх юм бол тэ та харагдаж байна гээл ингээл унжийн юу юм бэ гэх юм бол химэл ухааны Capex data center гэх мэтчлэн тэгэл нэлээд том gap-та унсан. Тэгээ Microsoft-ийн хөвцөө харах юм бол ерөөхдөө жоохон төстэй тий. Ерөөхдөө бид нар бүгдээрээ ингээд төстэй. Тэгээ Meta ингээд төрүүлж явсан уу үгүй юу хэдүүлээ сайн хараад байх хэрэгтэй. Энэ хүмүүс химэл ухааны bubble ингээл ярьж байгаа нь ингээл нэмэгдэж байгаа. Тэгэхээр тэр юу юм бэ гэх юм бол хүмүүс зүгээр эргэлзээд эхэлж байгаа. За тэгээд Tesla-гийн хөвцөө харах юм бол бас яг адилхан ийм томоохон sideways consolidation явж байгаа. Тэгээд Meta-гийн юу chart харах юм бол ингээ явсараад тэгээд ингээ навс доош унтсан. Гэхдээ Tesla-гийн кейс жоохон өөр цэвэр химэл ухаан data center-тэй холбоогүй ерөөхдөө нөгөө машинууд нь аягүй дэжгүй химэл ухаан full self drive ерөөхдөө гайг явж байгаа зүгээр ингээ хэдүүлээ ажиглал явах хэрэгтэй. За нефтийг ингээ харах юм бол манай PetroTal яагаад навс унтсан бэ? Яагаад өнөөдөр навс унах юм бэ гэх юм бол нефтний үн ханшнаас болж байгаа таад нь харж байгаа бол энэ жилийн 4 сараар нэг амар spike down, дахиад нэг spike down, ерөөхдөө lower lows, lower highs ингээд доошлол явж байгаа. Миний тамаг юу юм бэ гэх юм бол Middle East-д ерөөхдөө энэ дайм маргаан ерөөхдөө дуусаагүй, Израиль, Ираны маргаан бас шийдэгдээгүй. Тэгээ энэ дээр хизээ нэгэн цагт нэг тесрэлт болох баха. За тэгээд ингээд triangle ингээ харах юм бол ерөөхдөө ингээ доош явж байгаа. Өшөө доошоо явах магадлал билээ нөө гэж харж байгаа. Ер нь бол нефтний equilibrium унхаш геополитикийн ямар нэгэн стресс дайм байхгүй юм бол ойролцоо 50-аас 60-ын хооронд яг тэрэн дээр одоо явж байгаа. Тэгээд нэг геополитикийн асуудал гараад ирэх юм бол нефт ерөөхдөө эргээд дэшээ явах потенциал маш өндөртэй. Өнөөдөр хэдүүлээ бас юу нэмээд авсан бэ гэх юм бол Westwits Mining Limited ASX дээр авсан байгаа. Ер нь бол ингээ харах юм бол Matza Resource жоохон төстэй харагдаж байна тий. Энэ channel-ийнхаа ер нь бол ёроолтой хүрсэн байгаа. Мэдээлүүд нь ер нь бол айгу сайн гарч байна. Олборлолт нь эхэлсэн гүний ур хаан ерөөхдөө дэжгүй явж байгаа. Нэмэлт хайгуулгад нь явсаар л байна. Тэгээд тий энэ channel-ийнхаа ёроолтой хэдүүлээ одоо авж ийн тэгээд өсгийг хүлээж ийн тэгээд алтны ханш сайн хөдлөх юм бол энэ бас дагаад өсчин магадгүй 97 хоногт нэг жижигхэн stop loss тавих магадaltaй. Гэхдээ та бас харж байгаа бол энэ RSI-н бууржин volume бууржин тэгээд ер нь одоо нэг сайн мэдээлэл гараад ирчих юм бол хайгуулах дээр олборлол дээр гих мэтчлэн ерөөхдөө энэ дээшээ явах потенциал бол байгаа. Тэгээд анхны олборлолт нь яваад алтны анхны одоо first pour гэдэг юм одоо нөгөө хүдрийн гаргаад тэндээс баяжмлын гаргаад тэгээ хайлуулад тэгээд анхны юм жоохон бохирдуу алт гаргадаг first pour ерөөхдөө нэг сарын үеэр гарна гэж байгаа. Тэрийг нь хэдүүлээ хүлээж байгаа шүү. За дараагийн миний бас short хиймээр байгаа хүлээгээл явж байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ биткойн хэдүүлээ бас 2-7 хоногийн өмнө нэг жижигхэн биткойн short позиц хийсэн. Одоо би энэ chart-ыг сая яаж өөрчилсөн бэ гэх юм бол logarithmic chart тавьсан байгаа. Logarithmic chart-ыг ингээ буцаага тавьчих юм бол урт хугацаанд юу харагдаж байна гэх юм бол тийм monthly chart-ын. За monthly chart биш weekly chart-ыг гаргачих. Weekly chart-ыг ингээд гаргаад үзэх юм бол тийм дөнгөж сая logarithmic chart дээрээ биткойн юу хийсэн бэ гэх юм бол энэ тренд лайныг эвтсэн. Тэ 200 day moving average-ийн доогуур орсон байгаа. 50 day moving average дээр одоо явж байгаа. Тэгээд биткойны short позициэр бид нэр удахгүй нэмээд орч магадгүй шүү хэдүүлээ бэлэн байх хэвээр. Одоохондоо яг ингээд дараа дахиад нэг short позиц нэх
техник зүгээс, тренд зүгээс яг батлагдаагүй. Гэхдээ хэдүүлээ зүгээр бэлэн байцгаая. За strategy MicroStrategy-ийн хувьд харах юм бол disaster тэ таад харж байгаа бол тэ амар царамуудаа super ugly chart тэ хэдүүл одоо яг нэг support zone дээр ирсэн байгаа. Тэгээд энэ $180-аас доошо унчих юм бол тэ энэ үетэй ерөөхдөө айгүй төстэй chart ингээд spike дэшээ тэ spike дэшээ доошо тэгээд нэг юм flag доошо flag flag-а ерөөхдөө эвтцэн одоо нэг bounce ингээ ирчих юм бол яг тол шиг тэгээ түүх давтагдах магадaltaй энийг хэдүүлээ харцгаая. Тэгээ энэ яагаад ингээд давтах магадaltaй юм бэ гэвэл тэ чартууд юу юм бэ гэх юм бол хөрөнгө оруулагч нарын сэтгэл зүйн одоо сэтгэл зүйг нь илэрхийлж байгаа шүү дээ. Хүмүүс айцтай, шуналтай энэ үеэр одоо хүмүүс ингээд амар шуналтсан тэ энэ үеэр нөө complacency заавал гайгүй илгүүдээ дараагийн лага бүлэж тэсчигээд бам тэгэл бүр ингээд өмнөх ёроолтой хаа урсан бэ гэх юм бол $13 хүртэл ингээд доошо буурсан. За тэгээд logarithmic биш linear тавьчих юм бол энэ chart pattern жоохон уур тий. Гэхдээ logarithmic chart нэгэ тавьчих юм бол ер нь бол баг адилхан харагдаж байгаа. Тэгээд хэдүүлээ энийг харцгаая. Тэгээд Bitcoin ураад явах юм бол хэдүүлээ баг зэргийн Bitcoin-ийн short position. Тэгээд бид нар юу их боломжтой юм бэ гэх юм бол бас энэ MSTZ дээр ер нь бол яг богино хугацааных шүү. За MSTZ дээр хэдүүлээ хизээ орох юм бэ гэх юм бол хэр хугацаагаар орох юм бэ гэх юм бол магадгүй нэг 2-3 өдөр орох магадaltaй яг техник зүгээс нөгөө чартаа эвдлээд supportаа эвдлээд тэгээд death cross маш олон индикаторууд ерөөхдөө short ороорой гэж ороод ирэх юм бол хэдүүлээ магадгүй одоо нэг жоохон bounce хийх магадaltaй. Тэгээд хэдүүлээ юу хиймээр байна гэх юм бол магадгүй энэ 6 хэдэн доллар дээрээ MSTZ дээр ороод тэгээд Bitcoin BITI short хийгээд тэгээд явчмаар байна. За тэгээд хэдүүлээ өнөөдөр PetroTal-ын уналтаа бэлэн байцгаая. Алтны ханшийг үржүүлээд харъя. Тэгээд тэр IonQ, IonZ, Rigetti Computing, QBTS, Seals SQ хувьцаануудыг би одоо баг өдөр болгон шүнжгээ харна. Тэгээд гинтгийн trade update орж ирж магадгүй шүү. Тэрэндээ хэдүүлээ бэлэн байх хэрэгтэй. Энэ quantum computing-ийн bubble уналтыг хэдүүлээ тулсан чадхаар ашиг авах хэрэгтэй. Тэгээд Bitcoin жигнээс унаад эхэлчих юм бол тэндээсээ бас ашиг авах ёстой шүү. За маргааш иргэд болцгаая. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэрл бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.